За минут ма авраг шин оо минут ихтэй шин нэг оо энзэм За манай хаантай авраг дэвж 2007 оноос 2026 он хүртэл одоо бэлтгэл сургуультаа тасралтгүй хамтдаа хийж өдний хүртэл явж байна. 1993 онд би ч хинтийн өмнөлгөр төрөөд одоо 4 сартай Дэлгэр хаан суманд очиод 2000 он хүртэл амьдэрсэн юм аа би. Тэр хугацаанд одоо яг энэ уудаг ашааны хажууд манай хаврын голд нутгалдаг байсан. Тэгээ тэндээс их ууж өссөн. Одоо миний ходоод гэсэн ер нь эмнэлэг үзүүлэх хилэг ходоод ер нь 5 цол ер нь их маш сайн гардаг юм бас. Энэ харшаантай бас холбоотой гэж би бас бодод юм аа тий. Одоо тэр нөгөө уудаг харшаан нь одоо үнэхээр ходоод гэж нойр болчирхаа одоо хүний дотор ирэхэд их сайн гэж дуулж ирсэн. Тэгээд нөгөө ордог харшаан нь болохоор ч хүний нөгөө харшил тийм арьс өнгөний өвчнөд сайн гээл тэр. Энэ хоёр ч тэгээд доогуур холбоотой байдаг хөө. Тэгж л боддог шүү дээ би. Би ч гэсэн өөрөө очиж амардаг. Одоо манай нутгийн авраг багш хүртэл өөрөө очиж амарж ууж хэргэлдэг. Тэгээд бид нар одоо манай бөхчүүд гэсэн байнга л очдог доо бид нар ч одоо. Ирэх дарс уусны маргааш ер нь шарыг сайн тайлж, хордлогыг сайн тайлдаг гэж сонсож байсан шүү. Одоо яг хажууд нь очиод уугаад суухад согтох мэдрэмж төрдүүл гэж нутгийн ард түмэн ярьдаг шүү. Тэгэхээр ер нь доктор 5 цолын эрэхтэнд маш сайн л болж таарж байгаа юм л да. Хоолны хордлогонд орцсон нэг хүнд юм мэдсэн үед очиод уухад бас сайхан болд юм да. Савлагдсан гэдэг юм мэдээ шууд дэлгүүрээс орол ямар аршин гарсан юм бол гээл тэгэл авч уусан да. Уугаад 2 сар гаруй болчихоо гэж дэлгүүрээс судалдаж авч уугаад. Ер нь бол одоо энэ питапитээ авчирч савлж байгаа газрын ундрагаас ууж байгаа хоёр бол ер нь их ялахдах юм бол алга. Яг одоо питапитээ савлсныг хөргөчөнд хийгээд уувал яг адилхан. Тасалгааны температуртай байвал яг нөгөө хүүтэн бүлээнэл ялгаах юм да. Одоо тэр нэг зөвхөн 100 очиж уудаг байсан бол одоо өвөл зөнгөө уудаг болох гэж байгаа шүү дээ тий. Одоо питапит компани сайхан авраг шанага савлж гаргаад бас бид нэр одоо нутгийн гэлтгөө Монгол төмний бүхэл хүмүүст одоо хүртээх нэг сайхан арга хэмжээ өгч байгаа шиг байна дөө. Аврах тусандаа бол наадмын дараах амралтаа л хийдэг. Одоо наадмарч амар их ядарсан байж гал тэнд очиод айгуу гоё. Тэгээд капитэ ч юм уу нэг ашаанаа угаал тий. Ашаандаа ороод тэгж л амардаг шүү. Тэгэл ер нь тэр аршаанд ороод аршаа уугаал байхад тэр чи хүн одоо наранд харлаад байдаг шүү дээ тий. Цагараал байдаг. Яг би маань бол ингээл нөгөө аршаанд орохдоор борлоо. Нүүр цагараал байдаг санасан. Одоо боловсрол хэрэгтэй сайн шүү. Манай нутгийнхан бол бас аршаан хэрэглээд сайхан ер нь л нааш төвдөн гарсан дээ. 5 цол болж өгөхгүйс юмуд нас ирүүл болоод тиймэрхүү зөндөө тийм тохиолдол байдаг юм лээ. Аршаан бол мэдээж сайн байлгүй яах вэ? Мэдээж байгалийн цэвэр эрдэс тус. Би өөрөө энтэй Дэлгэр хаан сумын Эрлэн баян улаанд төрж өссөн. За энэ хүү аршааныг бол сайн мэднэ. Ходоод гэц доторт маш сайн олон жуулчд очиж уудаг ийм аршаан байгаамаа. Тэгээд савлагдаад ирсэн сайхан байна. Питапит компани одоо манай авраг тусны уудаг аршааныг одоо сүүлийн үеийн технологийн дагуу савлж Монголын ард иргэдтэй бас хүргэхийн зэрэгцээгээр бас савл зарж байгаа юм байна. Тэгээд энэ аршааныг одоо Монголын ард түмэн бүгд мэдж байгаа. Сар шин болох гэж байна тий. Одоо хүнд хоолны араас авраг аршаанаа хүртээрээ манайхаа.